Ер нь бол өнгөрсөн пүрэв гарагт гамт гишүүн битэрийн санаачлагад бол 40 орчим гишүүн гар үсэг зурснаар одоо өргөн барихад бэлэн болсон. Тэр пүрэв гарагт бараг 10 гишүүн зурж иж нэг өдөр 10 гишүүн зурж иж нөгөө 32-оос дээш гэдэг тоон бүрдсэн. За тэгээд өгөхгүйд одоо ингээд бэлэн болгочод явж исэн чинь яг мэдээлэл авсан л та. Та нар боломжгүй боллоо гэд. Яагаад гэдгсэн чинь сая өнгөрсөн нэгд өдөр оюун эрдэнэ гишүүн өөрийнхөө планкн дээр төр хороо байгуулах ийм санаачлагыг гаргаад улсын хурлын даргад өгцөн гэд. Тэгэнгүүт яг хуулиараа яг л одоо өөрөө ч асууснаар 2 төр хорооноос дээшийг байгуулж болохгүй. Нэг нь болохоор Бат найрамдал гишүүн байгуулцсан ажиллаад явж байгаа. Тэгээ нэг л оронтой байсан нэгсэндээ тий. Тэгээ тэр оронтойг бол бид нэр дуусмагц одоо авна гэж бодож байсан боловч даваа гарагт нь оюун эрдэнэ гишүүнийг өгцөн гэдгийг бол мэдээгүй байсан. Пүрэв гарагт л мэдсэн л дээ. Тэгээ яг жоохон удааширсан л да. Гишүүд бас зурхгүй байсан. Зурна гэдээ амлсан байсан хүмүүс бол бас нэг бол дарамт ирж гэн, нэг бол одоо гуйлт ирж гэн, бити зураач гэдэг ингэсэн учир боллоо гих мэтэр эргэж ботсон асуудлууд үүссэн учир битэрийн одоо санал бишээ тэр гишүүдийн гарын үсэг зурлалт бол жоохон удааширсан байсан. Гэхдээ пүрэв гарагт бол дууссан байсан. Тэгэхээр одоо энэ харбины хэлэлцээр ил болох асуудал хойшлж байна гэсэн үг. Гүн засгийн газрын ил болгоно гэжсэн харбины хэлэлцээр ил болсон юм байна. За энд ийм асуудал үүссэн. Ил болгоогүй байгаа. Уг нь ил болго гэсэн боловч харамсалтай нь ил болоогүй. За шалтгааныг бид нэр тодруулахаар одоо 2 компани гэрээг бид нэр ярьж байгаа те. Эрдэнэс 5-7 компани China Energy компанитай хамтарч байгуулсан нүүрсний тухай гэрээ мөн одоо төмөр зам холболтын гэрээ дээрээс нь тэр нөгөө бас бус одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх талаарх гэрээ гэдэг юм 3 тустай гэрээ байгаа. Тэгээ энийг хизээ нууцаас гаргах вэ гэвэл нөгөө талын буюу нөгөө хятадын компани зөвшөөрлөөр ил гаргах юм бэл. Тэгэхээр өөрөөр хэлбэл China Energy гээд бүгд найрамдах хятад ард улсын компани өөрөө за одоо өгөө гэж зөвшөөрөл олгосны үндсэн дээр л ил гарна. Бусдаар бол бид нар авч чадахгүй. Өөрөөр хэлбэл одоо Монгол улсын иргэдийн мэдэх хэрэг бүгд найрамдах хятад ард улсын China Energy гэдэг компани зөвшөөрөл олгох хэсгээс хамаархалчод байна. Таас одоо нөгөө харсан чинь Улсын хурлын гишүүн оюун эрдэнэ өөрөө одоо тухайлбал энэ юуны гэрээг бол байгуулсан хэрнээ буцаад өөрийнхөө ажлыг одоо шалгана гэдэг ийм асуудал тавьж байгаа нь бол ёс зүйгүй хэлээ гэж үзэж байгаа юм биш. Яг хоо мэдээж ёс суртахууны асуудал тий одоо өөрөө бүхэл бүтэн 5 жил ерөнхий сайд хийсэн өмнө нь 2 жил засгийн газрын хэрэглэх газрын дарга хийсэн. Тэгэхээр бүх энэ офтик гэрээнүүд бол өөртөө холбоотой. Засгийн газрын тогтоолоор нэгдүгээрт офтик гэрээ байгуулсан, хоёрдугаарт нууцад авсан. Засгийн газрын тогтоолоор авсан байх гэж бодож байна. Тэгэхээр засгийн газрын тэргүүн хэм бэлээ оюун эрдэнэ өөрөө. Тэгэхээр энэ хүн өөрөө одоо нэгдүгээрт офтик байгуулах чиглэлийг өгсөн байх нь өөрөө нууцад авах тогтоолыг баталсан байх нь тэг ингэчгээд одоо өөрийнхөө эдгээр гэрээнүүдийг шалгана гэдэг бол санаанд багтмаггүй асуудал. Нэгдүгээр ёс суртахууны асуудал. За ёс суртахуунгүй үйлдэлийг юугаар одоо хоригддаг вэ гэвэл хуулиар. Одоо Платоны хэлсэн үг байна л да тий. Ёс суртахуунтай сайн хүмүүст бол хууль тэртэргүй хэрэггүй. Яг тэгвэл тэд нар муу үйлдэл хийдэггүй маа. Нэгэн ч ёс суртахуунгүй муу хүмүүст бас дахиад хууль хэрэггүй гинэ. Яагаад тэгэхээр тэд нар тэр хуулийг хизээш биелүүлэхгүй. Яаж хийж байгаа л нөхсөв болно, яаж хийж байгаа л хуулийг зөрчин, яаж хийж байгаа л хуулийн гадуур үйлдэл хийнэ гэд. Тэгэхээр хууль ер нь юунд хэрэгтэй мэ гэдэг асуудлыг тавьсан байна шүү дээ. Тэгэхээр ийм одоо ёс суртахуунгүй ийм хүмүүст зориулж бас хууль гарсан байхгүй юу? Тэгэхээр одоо нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гэдээ байгаа. Тэр хуулиар мөн одоо хяналт шалгалтын тухай хуулиар одоо өөртөө нь хамааралтай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд бүрэлдэхүүнд орж болохгүй, ахалж болохгүй. Өөрийнхөө планкн дээр энэ асуудлыг тавьж санаачиж чинь гэдэг чинь нэгдүгээр өөрөө ахлахыг одоо санаарч байна. Бүрэлдэхүүнд орохыг санаарч байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэтэл энийг бол хуулиар хоригдсон.
Тэгэхээр энэ ашиг сонирхлын зөрчилтэй юу үгүй юу гэдэг асуулт үүснэ тий. Тэгэхээр өөрөө байгуулсан гэрээгээ өөрөө шалгана гэдэг чинь логикоор ашиг сонирхлын зөрчил мөн үү? Тэгэхээр ингэж болохгүй.